Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд бүгсэн өнөөдрийн хичээлээр үйл мэдэгдэх тоог олох гэсэн сэдвийг заах гэж байна. За хүүхдүүдээ дэлгэцэн анхаарлаа хандуулаарай. За бид нар өмнөх хичээлүүд дээр үйлдэлийн гишүүдийг нэглэж сурсан байгаа. Тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа нэмэх үйлдэлийн гишүүдийг, хасах үйлдэлийн гишүүдийг хамтдаа нэрлэцгээе. 15. Нэгдүгээр нэмэгдэхүүн 2 маань 2 дугаар нэмэгдэхүүн 15 дээр 2-ыг нэмээд гарсан гаруй 17-г маань нийлбэр гэж нэрлэдэг. За хүүхдүүдээ нэмэх үйлдэлийн гишүүдээ дахиад хамтдаа нэрлэе. 15 маань 1-р нэмэгдэхүүн 2 маань 2 дугаар нэмэгдэхүүн 17 маань нийлбэр гэж нэрлэнэ. 15 дээр нэмэх нь 2 тэнцүү 17. 15 маань 1-р нэмэгдэхүүн 2 маань 2 дугаар нэмэгдэхүүн 17 маань нийлбэр. Ингээд эдгээрийг нийлээд хамтдан нэмэх үйлдэлийн гишүүд гэж нэрлэнэ. Яагаад нэмэх үйлдэлээ? Үйлдэлийн тэмдэг маань нэмэхээр холбогдсон учраас нэмэх үйлдэлийн гишүүд болно. За одоо тэгвэл бүгдээрээ хасах үйлдэлийн гишүүдийг нэрлэцгээе. 19 маань хасагдагч, 10 маань хасагч, 9 маань ялгуур. Тэгвэл 19-өөс хасдаг нь 10 тэнцүү 9 гэдэг 9-ийн маань хариуг маань ялгуур гэж нэрлэнэ. 10-ыг маань хасагч, 19-ийг хасагдагч гэж нэрлэнэ. За хасах үйлдэлийн гишүүдийг хамтдаа дахин нэрлэцгээе. Хасагдагч, хасагч, 2 дахь хасаад гарсан хариуг ялгуур гэж нэрлэнэ. Хасагдагч, хасагч, ялгуур. За хүүхдүүдээ үйлдэлийн гишүүдээ зөв нэрлэж сайн тогтоогоорой. За одоо багш нь үйл мэдэгдэх тоог олж сурах шинэ хичээлээ эхлэх гэж байна. За хүүхдүүдээ сая үйлдэлийн гишүүдийг нэрлэсэн. Багш нь ямар үйлдэлийн гишүүн дээр анхаарлын тэмдэг, асуултын тэмдэг тавьсан байна вэ? Хараарай. Үйлдэлийн гишүүдийг дахиад нэрлэе. 1-р нэмэгдэхүүн, 2-р нэмэгдэхүүн, нийлбэр гэсэн үйлдэлийн гишүүдээ тэгвэл энэ анхаарлын асуултын тэмдэгээр тавьсан байгаа үйлдэлийн гишүүн маань ямар гишүүн бэ? 2-р нэмэгдэхүүн мэддэхгүй. За тэгвэл одоо бүгдээрээ хичээлээ эхэлцгээе. 15 дээр нэмэх нь дөрвөлж тэнцүү 17. Багш нь мэддэхгүй байгаа 2-р нэмэгдэхүүнийг ягаан өнгийн дөрвөлжнээр тэмдэглэсэн байна. За тэгвэл мэддэхгүй байгаа тоогоо одоо хэрхэн олж ямар бичүүлэхийг хамтдаа харцгаая. Дөрвөлжин тэнцүү 17-оос хасдаг нь 15. Хараарай хүүхдүүдээ 2-р нэмэгдэхүүн мэддэхгүй байх нөхцөлд нийлбэрээс 1-р нэмэгдэхүүнийг хасна. Нийлбэрээс 1-р нэмэгдэхүүнийг хасаж болох нэ. 2-р нэмэгдэхүүн мэддэхгүй байгаа нөхцөлд. За тэгвэл дөрвөлжин тэнцүү 2. Тэгвэл 2-р нэмэгдэхүүн маань 2s байх. Тэгвэл зөв алсан хэсгээ одоо бүгдээрээ хамтдаа шалгацгаая. За хүүхдүүдээ шалгахын тулд үйлдэлийн хамгийн ихний бичүүлэл дээрээ эргэж бичнэ. Хамгийн ихэнд 15 байсан учраас 15-ыг бичнэ. 15 дээр нэмэх нь 2-р нэмэгдэхүүн мэддэхгүй байсан 2-ыг бичлээ. Дөрвөлжингийн оронд 2-оо бичлээ. Олсон таг. 15 дээр 2-ыг нэмээд тэнцүү 17 гарлаа. За тэгвэл зөв бодсон хэсгийг хамтдаа харъя. 5 дээр 1-ийн хорон 5 дээр 1-ийн орон 1-ийн 2-ыг нэмлээ. 5 дээр 2-ыг нэмэхэд 1-ийн орон 7 болно. 10-ийн орон дээр нэмэгдэх тоо байхгүй учраас 1 10-т хэвээр үлдэж 1-ийг бичнэ. Ингээ хариу 17 гарсан байна. Хүүхдүүд хараарай. 17. Тэгвэл бид нэр 2-р нэмэгдэхүүн буюу дөрвөлжин үйл мэдэгдэх тоогоо 2 гэж зөв болсон байна. За дараагийнх руугаа орцгоё. За хүүхдүүдээ түрүүн 2-р нэмэгдэхүүн мэддэхгүй байсан.
Одоо тэгвэл асуултын нэмгээр ямар нэмэгдэхүүнийг багш нь тэмдэглэсэн байна хараарай. Зүйтэй. Нэгдүгээр нэмэгдэхүүнийг тэмдэглэсэн байна. За нэгдүгээр нэмэгдэхүүн мэддэхгүй байгаа учраас багш нь дөрвөлжинээр илэрхийлнэ. Дөрвөлжин дээр нэмэх нь 2. Тэнцүү 17. За тэгвэл бичиглэлээ хийхэд бол хамгийн эхлээд дөрвөлжин таг болгож байгаа учраас дөрвөлжин бичье. Дөрвөлжин тэнцүү 17-аас устгах нь 2. Нэгдүгээр нэмэгдэхүүн мэддэхгүй байгаа нөхцөлд нийлбэрээс хоёрдугаар нэмэгдэхүүнийг хасаж болох нэ хүүхдүүдээ. Нийлбэрээс хоёрдугаар нэмэгдэхүүнийг хасаж болно. За тэгвэл 17-аас 2-ыг хаслаа. Дөрвөлжин гэж бичин. Дөрвөлжин тэнцүү хариугаа бичлээ. Хэд вэ? 17-аас 2-ыг хасвал 15. Зөв болов уу хүүхдүүдээ? 7-аас 2-ыг хасъя. 160-аас 160. Багны бичиглэлээ толгойд төсөөлж удаарай хүүхдүүдээ. 7-аас 2-ыг хасахад 5 гарна. 10-ийн оронд хасахтаа авахгүй учраас 1 хэвээрээ тэгвэл хариу 15 гарсан байна. За тэгвэл одоо бүгдээрээ нэгдүгээр нэмэгдэхүүн 15 гарснаа дөрвөлжингийн оронд орлуулж бичнэ. 15 дээр дөрвөлжин хамгийн ихэнд байгаа учраас 15-ыг хамгийн ихэнд бичнэ. 15 дээр нэмэх нь 2. Тэнцүү хариу 17 гарч. Хамтдаа бодъё. 15 дээр 2-ыг нэмье. 5 дээр 2-ыг нэмэхэд 7. 10-ийн оронд 1 дээр нэмэгдэх тоо байхгүй учраас 1 хэвээрээ бичигдэнэ. Хариу 17. За тэгвэл бүгдээрээ нэгдүгээр нэмэгдэхүүн, хоёрдугаар нэмэгдэхүүн мэддэхгүй байгаа нөхцөл хэрхэн олохыг хамтдаа сурч авлаа. Одоо хасах үйлдэлийн гишүүдтэй мэддэхгүй байгаа тоог хэрхэн олохыг хамтдаа харцгаая. За асуултын нэмгээр ямар үйлдэлийн гишүүн мэддэхгүй байна вэ хүүхдүүдээ? Хасагдагч мэддэхгүй байна. За тэгвэл хасагдагчийг багш нь улбагш хариунгийн дөрвөлжингээр тэмдэглэе. Хасагдагч мэддэхгүй байгаа учраас дөрвөлжингөөс хасдаг нь 10. Тэнцүү 9. За одоо харцгаая бичиглэлээ. Дөрвөлжин болгож байгаа учраас хамгийн их нь дөрвөлжин тэнцүү 9 дээр нэмэх нь 10. Яагаад багш нэмч хүүхдүүдээ хараарай. Одоо багш нь л гэж байна. Хасагдагч мэддэхгүй байгаа үед ялгуур дээр хасагчийг нэмэж олдог. Түрүүн хэдүүлээ нэмэх үйлдэлээр хасаж авсан. Тэгвэл хасах үйлдэлээр хасагдагч мэддэхгүй байгаа нөхцөлд ялгуур дээр хасагчийг нэмэж олох нэ. За тэгвэл дөрвөлжин тэнцүү хэд гарсан бэ? 9 дээр 10-ыг нэм. 1-ийн оронд х дээр 9-ийн нэмжээ нэмэхээр 5 дээр 9-ийн нэм тэг дээр 9-ийг нэмэхэд тэр та өөрөө гардаг. Тэгвэл 9 хэвээрээ чигтэж 10-ийн оронд нэмэх таахгүй чинь 1 буу. Хариу дөрвөлжин тэнцүү 19 буюу хасагдагч маань 19 байжээ. Одоо хамтдаа шалгацгаая. Хасагдагч мэддэхгүй байсан учраас 19-оос хасдаг нь 10-ыг тэнцүү 9. Одоо бодцгаая. 19-оос 10-ыг хасна. 1-ийн оронгоос 1-ийн орон хасна. 9-оос тгийг хаслаа. 5-оос тгийг хасахад тэр тоо өөрөө гарна. 9 хэвээрээ гарлаа. 1/10-аас 1/10-ыг хасахад тэг болно. Тиймээс 10-ийн орон тэг болсон тул 1-ийн орон 9 үлдсэн байх. Тэгвэл хариу 9 гарчээ. Ингээд хасахад энэ хариу маань буюу ялгуур маань зөв гарч ивэл хэдүүлээ зөв бодсон гэсэн байх нэ. За одоо хүүхдүүдээ ямар үйлдэлийн гишүүн мэддэхгүй байна вэ? Хасагч маань мэддэхгүй байна. Хасагч. За тэгвэл хасагч мэддэхгүй байна. Багш нь бичиглээ хэлээ. 19-оос хасдаг нь дөрвөлжин хасагчийг багш нь өнгийн дөрвөлжинээр тэмдэглэсэн. 19-оос хасдаг нь дөрвөлжин. Тэнцүү 9. За тэгвэл бид нэр энэ дөрвөлжин буюу хасагчаа олохын тулд хамгийн ихдээ дөрвөлжингээ бичиж чадна. Дөрвөлжин тэнцүү 19-оос хасдаг нь 9. За одоо багш руугаа анхаарал таарах хүүхдүүдээ.
хасагч маань мэдэгдэхгүй нөхцөлд хасагдагчаас ялгуурыг хасаж болдог байх. Хасагдагчаас ялгуурыг хасаж болно. За тэгвэл хасагдагч 19-оос ялгуур 9-ийг хасахад дөрвөлжин тэнцүү хэд гарсан бэ хэмэхдээ 10 гарлаа. Хамтдаа бодъё. 9-оос 9-ийг хасахад тэр гарна. Нэг 10-таас хасахдаа 10-ийн оронд тоо байхгүй учраас нэг хэвээрээ ууж хариу 10 гарсан. Одоо бүгдээ шалгацгаая. 19-оос хасдаг нь 10 тэнцүү 9 гаргасан хүмүүдээ хамтдаа бодцгоё. 9-оос тгийг хаслаа. 1-ийн оронгоос 1-ийн орон гарсан. Тооноос тгийг хасахад тоо өөрөө гарна. 9 хэвээрээ гарна. 1-ээс 1-ийг хасахад тэг болно. Тэгэхээр 10-ийн оронд тоо байхгүй учраас 1-ийн оронгийн 9-ийг бичиж хариу гарсан байна. Хүмүүдээ 19-оос 10-ыг хасахад энэ ялгуур маань гарсан байвал чи зөв бодсон байна гэсэн үг шүү. Сайн анхаараарай. За одоо багш нь нэмэх үйлдэлийг мөн адил өмнөхөө татцгаая. За одоо хараарай хүмүүдээ 2-дугаар нэмэгдэхгүй мэдэгдэхгүй байгаа нөхцөлд нийлбэрээс 1-р нэмэгдэхүүнийг хасаж болно гэсэн. Нийлбэрээс 1-р нэмэгдэхүүнийг хасаж болно. Олохтой хүмүүдээ хараарай 15 дээр нэмэх нь дөрвөлжин тэнцүү 17-г бичсээ дараа. Дөрвөлжингээ олох гэж байгаа учраас дөрвөлжин тэнцүү 17-оос буюу нийлбэрээс хасдаг нь ялгуур 1-р нэмэгдэхүүн 15-аа хасна. Тэгвэл 2-дугаар нэмэгдэхүүн маань 2 гэж хариу маань гарсан байна. 2-аа бичих тул дөрвөлжингээ мөн ижил бичиж тэнцүү 2 гэж бичгийг хараарай. Хүүхдүүдээ үл мэдэгдэх тоог олохдоо заавалчгүй эдгээр бичиглэлийг хийж бодно шүү. За одоо 1-р нэмэгдэхүүн мэдэгдэхгүй. 1-р нэмэгдэхүүн мэдэгдэхгүй байгаа нөхцөл нийлбэрээс 2-дугаар нэмэгдэхүүнийг хасаж болно гэсэн байна. Нийлбэрээс 2-дугаар нэмэгдэхүүнийг хасна. Тэгвэл дөрвөлжин тэнцүү 1-р нэмэгдэхүүн маань 15 гарсан. Хараарай. Нэмэх үйлдэл дээр хүүхдүүдээ 1-р нэмэгдэхүүн, 2-дугаар нэмэгдэхүүн мэдэгдэхгүй байгаа нөхцөл тухайн нийлбэрээс нь мэдэгдэж байгаа 1-р нэмэгдэхүүнийг хасна. 2-дугаар нэмэгдэхүүн мэдэгдэхгүй байгаа нөхцөл. 1-р нэмэгдэхүүн мэдэгдэхгүй байгаа нөхцөл нийлбэрээс 2-дугаар нэмэгдэхүүнийг хасаж болно. Тэгэхээр хүүхдүүдэд нэмэх үйлдэлээр 1-2 дугаар мэдэгдэхүүн 1-2 дугаар нэмэгдэхүүн аль аль нь мэдэгдэхгүй байгаа нөхцөл дандаа хасаж болдог байх нь шүү хүүхдүүдээ. Нэмэх үйлдэлээр 1-2 дугаар нэмэгдэхүүн мэдэгдэхгүй байх үед дандаа хасаж болно. Нэмэх үйлдэлийг хасаж болдог байх. Харин хасах үйлдэлээр ялгуур мэдэгдэж хасагдагч мэдэгдэхгүй. Хасагдагч мэдэгдэхгүй байгаа нөхцөл ялгуур дээр хасагчийг нэмж олдог. Хасагдагч мэдэгдэхгүй байгаа нөхцөл хүүхдүүдээ нэмж олох нь. Эсвэргээр нэмж ол. Хасахыг л тэмдэг өөрчлөгдөж нэмэх болж. Харин хасагч мэдэгдэхгүй байгаа нөхцөлд тэмдэг маань өөрчлөгдөхгүйгээр арахгүй. Яасан бэ хүүхдүүдээ? 1-р хасагдагчаас ялгуурыг хасаж болно. Хараарай. Хасагдагч мэдэгдэхгүй байгаа нөхцөл ялгуур дээр хасагчийг нэмнэ. Харин хасагч мэдэгдэхгүй байгаа нөхцөлд хасагдагчаас ялгуурыг хасаж болох нь. Хүүхдүүдээ нэмэх үйлдэл дээр хоёулангийг хасаж болж байсан бол хасах үйлдэл дээр хасагч мэдэгдэхгүй байгаа нөхцөлд тэмдэг өөрчлөгдөхгүй. Харин хасагдагчаас ялгуурыг хасаж болох нь. Тэгвэл хасагдагч мэдэгдэхгүй байгаа нөхцөлд ялгуур дээр хасагчийг нэмж олдог байх нь шүү хүүхдүүд. Нэмэх үйлдэл дээр хоёуланг нь хасаж болсон бол хасах үйлдэл дээр хасагдагчийг нэмж олж хасагчийг хасаж буюу хасагдагчаас ялгуурыг хасаж олох нь шүү хүүхдүүдээ. Сайн анхаараарай.
Өнөөдрийн хичээлд анхааралтай оролцсон нийт хүүхдүүдтэй маш их баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Түр баяртай хүүхдүүдээ.